Наадам бол үндэсний психолог гэж. Жилийн турш ажиллана, маргалдана, өрөнд орно, улс төр ярилцсан. Гэтэл 3 өдөр нэг л дээл өмсөж, нэг л талбай дээр сууна. Ямар нэгэн дуу аялгау сонсон. Нэг бөхөд алга ташина. Энэ бол үндэстэн өөрийгөө дахин нэгтгэх тийм зан үйл гэж ойлгодог гэж. Гэхдээ өөр нэг тийм далд зүйл байгаа. Магадгүй гэж. Наадам бол ард түмний баяр юм уу? Эсвэл төрийн тайз юм уу гэж бодоход хүрэж. Энэ асуултыг жил бүр өөрөөсөө асууж байна. Бас бусдаас. Учир нь соёл заримдаа хүмүүсийг нэгтгэдэг. Харин заримдаа эрх мэдлийг чимгэлдэг. Тиймээс наадамд оролцохдоо үзэгч байх уу? Эсвэл ухаарагч, ажиглагч байх уу гэдгээ хүн бүр өөрөөсөө шийддэг байх гэж. Наадам ба цаг хугацааны тухай. Жил бүр нэг авраг төрнө. Дараа жил нь өөр авраг. Нэг төрөөмөр. Дараа жил нь өөр морь. Харин Монгол гэдэг ойлголт үлддэг гэж. Энэ хувь хүн төр зуурын харин соёл урт настайг сануулдаг гэж. 21-р зууны наадам өнөөдөр хүмүүс өхөөс илүү лайв үздэг болсон. Мориноос илүү дрон хардаг. Дуунаас илүү сэтгэл уншдаг. Наадам хүртэл алгоритмын өрсөлдөөнд оржээ гэж. Өмнө нь талбай дээр алга ташдаг байлаа. Одоо бол утасны дэлгэцэн дээр лайк дардаг болсон. Энэ бол шинэ үеийн соёлын өөрчлөлт гэж. Наадам дуусахад хог үлдэх үү? Хүн үлдэх үү? Эсвэл архитал дуу, ив нэгдэл үү? Ямар нэгэн зардал байж таар. Соёлын үнц нь энэ бол асуултын хариулт төр биш. Ард түмэн өөрсдийн үйлдэлээр бичдэг ямар нэгэн ухамсар. Наадам бол бүх барилдах өдөр биш гэж. Монгол хүн өөрийн үндэс, үнэт зүйл ирээдүйдээ дахин уулзах нэг тийм өдөр. Магадгүй төрүүлсэн бүхийг түүх сандаг. Харин наадмаас юу ойлгосон ард түмнийг ирээдүй санана. Магадгүй энэ өөр зүйл байх гэж бодож байна.